1803 оны хавар Парист байгуулсан нэгэн гэрээ дэлхийн түүхийн урсгалыг эргүүлж хүн төрөлхтний геополитикийн газрын зургийг үндсээр нь өөрчилсөн. Энэ бол Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн том газар нутгийн тэвэлт төдийгүй дэлхийн эдийн засаг улс төрийн хүчний харьцааг шинээр тодорхойлсон Луизианагийн гэрээ байв. Америкийн нэгдсэн улсын залуухан засгийн газар Францын хаан Наполеон Бонапартаас Миссисипийн мөрний ам болон Нью Орлеанс бомбт орчмын өчүүхэн хэсгийг худалдаж авахаар Парис руу ирж төлөөлөгчөө илгээсэн ч санаанд оромгүй гинтийн бэлэгтээ нүр тулгарчээ. Францын тал ердөө 15 сая Америк доллараар Мексикийн булангаас Канад хүртэл үргэлжилсэн буюу тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын газар нутагтай яг ижил хэмжээний газар нутаг болох 2.1 сая ам дөрвөлжин км бүхий асар уудам газар нутгийг ганцхан шөнийн дотор Америкийн нэгдсэн улсын эзэмшилд авахыг Францын талаас санал болгожээ. Гэхдээ энэ 8-аг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн 8 гэж харж болохгүй. Энэ бол Европ тивийн хаант улсуудын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн. Хойд Америкт байгуулагдсан Америкийн нэгдсэн улс гэмээх цэв залуухан улсын тэвэх гэсэн амбиц мөн дэлхийн тавцанд шинэ супер гүрэн төрөн гарч ирж буйн хамгийн анхны бөгөөд хамгийн тод илрэл байв. Наполеон өөрийн гараар өрсөлдөгчөө хүчирхэгжүүлж өгсөн бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Томас Жефферсон үндсэн хуулиа зөрчих эрсдлийг ухамсарлан байж энэхүү түүхэн алхмыг хийснээр хожим дэлхий дахинд өөрийн нөлөөг тогтоох хүчирхэг Америкийн нэгдсэн улс гэх их гүрний суурийг тавьсан түүхтэй. За манай хамтран ажиллагч байгуулахаар Бүгд найрамдах Чех улсын 13 дахь Аршан гэж явагддаг Бехровка брэнд бол хамтран ажиллаж байна. Энэхүү ликерийг Аршан усаар найруулж мөн гол орцууд болох хоол боловсруулалтыг дэмждэг тэдгээр ургамлуудыг нь бол дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулan хандлан хийдгээрээ бол онцлогтой. Чехийн Карловар хот нь бол Европтон алдартай 12 Аршан булагтай өвөрмөц хот бөгөөд Бехровка ликер нь бол уламжлалт ёсоор тухайн нутгийн 13 дахь Аршан гэж нэрлэгддэг. За мөн Бехровка ликерийг зөв зохистой хэрэглэвэл хоол боловсруулалтыг дэмжих зэргээр хүний бид эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм а. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. 18 дугаар зууны сүүлч 19 дугаар зууны ихэнх үед Европ твийг байлдан дагуулж хүчин чадлынхан оргилд хүрээд байсан Наполеон Бонапартын толгойд зөвхөн дан ганц Европт ноёрхоо зогсохгүй Хойд Америкт асар том колони эзэнт гүрэн байгуулах глобал төвчний амбиц бүлэглэж байв. Франц улс арай өмнө буюу 17 дугаар зуунаас эхлэн Хойд Америкийн төв хэсгээр асар том газар нутгийг өөрийн эзэмшилтэд авч тухайн үеийн Францын хаан 14 дугаар Людвигийн нэрээр тус бүс нутгийг Луизиана хэмээн нэрийдэж байсан түүхтэй. Луизианагийн газар нутаг нь өөрөө газар тариалан эрхлэхэд тохиромжтой, үржил шимтэй хөрс, ой мод, зэрлэг ан амьтнаар баялгаас гадна геополитикийн хувьд үнэлж баршгүй нэгэн чухал артерийн судастай байсан нь Миссисипи мөрөн болон түүний цутгаланд орших Нью Орлеанс бомбт байв. Тэгэхээр яагаад энэ Миссисипи мөрөн тийм чухал ач холбогдолтой байсан бэ гэхээр за Хойд Америкийн одоо яг төв хэсгээр одоо нутагладаг тэнцээ аж ахуй эрхэлдэг одоо газар тариалан эрхэлдэг хүмүүс за мөн худалдаачид гээд за ерөөсөө тухайн бүс нутагт амьдарч аж амьдралаа заалгуулж байсан бүх хүмүүс бүх бизнесийнхэн за өөрсдийнхэн бүтээгдэхүүнүүдийг Европ төв рүү гаргахын тулд за мөн одоо хөрш зэрэгэлдээ тэр Америкийн нэгдсэн улс руу гаргахын тулд Миссисипи мөрнөөр бол зайлшгүй тээвэрлэх шаардлагатай байдаг байсан. За иймээс энэ Миссисипи гэдэг мөр нь бол Хойд Америк твийн тэр эдийн засгийн хувьд цорын ганц одоо хамгийн тийм боломжтой хувилбар байсан гэсэн үг. За өртөг нь хямдаас гадна одоо хамгийн тийм ойрын сүлжээ гэж болно. Тэгэхээр ийм худалдааны коридорын үүргийг бол гүйцэтгэдэг байсан. За иймээс Миссисипи мөрнийг хэн эзэмшин за тэр эзэмшиж байгаа талынхан ерөөсөө тэр Хойд Америк твийн худалдааны системийг бүтцийг тэр чигээр нь хянах боломжтой тэр судсын атах боломжтой байсан гэж ойлгож болно. 1800 онд Наполеон Бонапарт Испани улстай Сан Илдефонсогийн гэрээ гэх нууц гэрээ байгуулж Луизиана газар нутгийг Испани эзэмшлээс Франц руу буцаан шилжүүлж авсан байдаг.
Наполеоны уг гэрээний алсын хараа нь Хойд Америкт шинэ Франц хэмээх асар том колони улсыг дахин сэргээж Карибын тэнгисийн сахарын үйлдвэрлэлээр баялаг барууны алдартай газар тариалангийн бүтээгдэхүүнээр харилцан хамаарал бүхий хүчрхэг хангамжийн сүлжээг бий болгох зорилготой байв. Франц гэхдээ хүн ам мөн Францын цэргийн хүчээр түшиглэн байгуулах Хойд Америк дахь Францын колони шинэ эзэнт гүрэн нь дэлхийн давтсанд Их Британий нөлөөллийг хязгаарлах мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй залуу үндэстэн болох Америк нэгдсэн улсыг баруун талаас нь хавчиж зогсоох стратегийн маш хүчтэй зэвсэг болох ёстой байв. Гэвч энэхүү асар том төлөвлөгөө нь санаанд оромгүй газраас буюу Карибын тэнгисийн жижигхэн ард дэгдсэн босолгоос болж эхнээсээ нуран унах эрсдэд нүрдэжээ. Наполеоны Америк ТV-ийн том төлөвлөгөөний гол тулгуур нь Карибын тэнгист орших сахар болон кофе үйлдвэрлэлээр дэлхийд түргүүлдэг Францын колони байсан Санто Доминго буюу өнөөгийн Гаити улс байв. Харин Хойд Америк дахь Францын эрх мэдлийн Луизиана нь Гаитиг хүнсний бүтээгдэхүүн түүхийн эдээр хангадаг арын хаалга байх ёстой байв. Гэвч Гаитид бослого дэгдэж Францын колончлалын эсрэг бүх нийтийн зэвсэгт тэмцэл өрнөв. Наполеон уг бослогыг дарахаар өөрийн шилдэг цэргүүдээс бүтсэн асар том цэргийн хүчийг илгээсэн боловч боолуудын ширүүн эсэргүүцэл болон халуун орны үхлийн аюултай шар халуун өвчин Франц цэргүүдийн дунд тархсны улмаас Францын цэргүүд ялагдал хүлээж бараг бүхлээрээ устгагдав. Ийхүү Гаитиг алдснаар Хойд Америкт эзэнт гүрэн байгуулах гэсэн Наполеоны анхны бөгөөд хамгийн чухал суурь бүр мөсөн нуруу унсан түүхтэй. Түүнчлэн Наполеонд өөр нэг хүндрэл үүссэн нь Гаитиг алдснаас нэг их удалгүй Наполеон Европ дахь бодлогоо өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орсон явдал байв. Британи болон Францын хоорондох богино хугацааны амгалан тайван байдал дуусхур болж хоёр улсын хооронд шин дайн дэгдэх нь нэгэнт тодорхой болов. Улмаар Европ ТV-г бүхэлд нь хяналтандан авах Британтай хийх ширүүн тулаанд бэлтгэхэд Наполеонд асар их хэмжээний бэлэн мөнгө ус агаар мэт хэрэгтэй болж эхлэв. Ийм нөхцөлд хаа байсан Атлантын далайн нөгөө хязгаарт байгаа. Санхүүгийн болон цэргийн хувьд өөрийгөө авч явах ямар ч чадамжгүй байсан Хойд Америк дахь өөрийн колони Луизианаг хамгаалахын тулд байнга зардал гаргах нь санхүүгийн хувьд ашиггүй бөгөөд дайны үед Францын хүчийг сарниулах маш том сул тавтайг Наполеон ойлгож эхлэв. Наполеон энэхүү бодит байдлыг дүгнэж үзээд би эндээс Луизианаг хамгаалж чадахгүй. Британчууд Луизианаг усан флотоо илгээж эзлэх нь гагцхүү цаг хугацааны асуудал. Энэ том газар нутгаа Британчуудад зүгээр алдаж байхаар гол өрсөлдөгч болох Америкийн нэгдсэн улсад бэлэн мөнгөөр зараад өгчихвөл тэд хожим англичуудтай дайдахад минь туслан гэсэн улс төрийн алсын хараатай шийдвэр гаргаж Наполеон уг асар том газар нутгийг Америкийн нэгдсэн улсад хямд үнээр зарах шийдвэр гаргажээ. Ийхүү өөрийнх нь хүсэл мөрөөдөлд нуран унаж мөнгө болон холбоотон хэрэгтэй болсон энэ таатай боломжийг ашиглаж Америкийн нэгдсэн улс ганцхан шөнийн дотор хожимын дэлхийн ертөнцийн хүчирхэг тоглогч болгох нэгэн түүхэн наймыг Наполеон Америкийн нэгдсэн улсын талд гинтийн байдлаар санал болгосон түүхтэй. Хамгийн анх Францад очсон Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчид бол анхандаа маш даруухан санал тавьж байсан. За тэд нэр 2-оос ихтэй 10 сая долларт за Нью Орлеансын бомб болон Флоридагийн хэсэгхэн газрыг Францын талаас худалдаж авах ийм төлөвлөгөөтэй байсан. За гэтэл Америкийн нэгдсэн улсын элч нарыг Парист ирэхэд Наполеоны тухайн үеийн сангийн сайд Франсуа Барбе Марбуа гэдэг хүн бүхэл бүтэн Луизианагийн колониг тэр чигт нь 22 сая доллараар худалдаж авах ийм санал тавьсан байгаа юм. За гэхдээ Америкийн нэгдсэн улсад тухайн үед тэр хэмжээний бэлэн мөнгийг гаргаад өгөх санхүүгийн хүчин чадал байгаагүй учраас төлөөлөгчид бол энэ хэлэлцээрийг маш дипломат байдлаар амжилттай үнийг буулгах арга барилаар ажилласаар байгаад 15 сая доллар дээр бол тохирч чадсан байгаа. За ингээд Францын талаас энэ 15 сая долларын 11.5 сая долларыг нь бэлнээр төлөөд үлдсэн мөнгийг нь Франц улсын гадаад өрийг тэглэхэд зарцуулах байдлаар ингэж хоорондоо тохиролцсон байдаг. Гэтэл уг гэрээг батлах ёстой Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Томас Жефферсоны хувьд энэ нь баярт мэдээ бус харин улс төрийн болон хууль эрх зүйн маш хүнд сохилт болон хувирав. Жефферсон бол холбооны засгийн газрын эрх мэдлийг хатуу хязгаарлаж Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг үсэг нэг бүрчлэн дагах ёстой гэж үздэг хүн байв. Гэтэл Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулинд холбооны засгийн газар гадаад улсаас шинэ газруудыг худалдаж авах тэлэх эрх мэдэлтэй эсэх тухай ямар ч заалт тухайн үед байсангүй. Гэхдээ ерөнхийлөгч Жефферсон уг боломжийг автвал хожим Франц эсвэл Британи дахин хүчрхэгжээд тухайн газар нутгийг хөгжүүлж Америкийн нэгдсэн улсын хажууд маш аюултай их гүрний салаам өчр байгуулагдах эрсдлийг маш сайн тооцоолсон.
Ингээд тэрээр заримдаа улс орныхан аюулгүй байдал ирээдүйнхэн төлөө хуулийн бичиг цаасанд хязгаарлалт хийж том зургаар сэтгэх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталж өөрийн үзэл санааны эсрэг алхам хийж конгрессээр уг гэрээг хүчээр батлуулав. Ийхүү үндсэн хуулийн маргаан дунд төрсэн энэхүү 8 Америкийг дэлхийн газрын зураг дээр жинхэнэ утгаараа хүчрхэг гүрэн болгох замыг засаж өгсөн үйл явдал болон хувирав. Үүний дараа дахиад нэг асуудал тэгдсэн. Учир нь шинэ тутам байгуулагдаад удаагүй байсан Америк нэгдсэн улсын хувьд тухайн үеийн 15 сая доллар гэдэг бол асар их мөнгө бөгөөд шууд бифнээр гаргаж өгөх ямарч боломж байсангүй. Тиймээс энэхүү гэрээг хэрэгжүүлэхийн тулд Европ болон Америкийн банкируудын хамтын ажиллагаа санхүүгийн нарийн инженерчдэд зайлшгүй шаардлагатай болов. Энэхүү хэвлэлцээрийг санхүүжүүлэх гол үүргийг Европ дахь хоёр томоохон санхүүгийн байгууллага болох Британий Baring & Co болон Голландын Hope & Co зэрэг банкуд хүлээв. Америк нэгдсэн улсын засгийн газар Францад шууд бэлэн мөнгө өгөхийн оронд 15 сая Америк долларын үн бүхий бонд гаргаж өгсөн бөгөөд эдгээр бонд нь жилийн 6% хүүтэй байв. Дээрх хоёр банк нь Америкийн өрийн бичгийг худалдан авч Францын засгийн газарт шаардлагатай бэлэн мөнгийг шууд олгох замаар зуучлагчийн үүргийг гүйцэтгэжээ. Ингэснээр Франц улс дайн байлдаандаа нэн даруй зарцуулах бэлэн мөнгөтэй болж Америк нэгдсэн улс өрийн бичгээ банкируудад төлөх урт хугацааны хуваарьтай болсон байна. Одоо логикоор энэ бүхнийг харах юм бол энэхүү санхүүжилтийн хамгийн шог бөгөөд гайхалтай түүхэн эргэлт нь Наполеон Бонапартад өөрийнх нь мөнхийн дайсан болох Их Британий санхүүгийн систем тусалсан явдал гэж хэлж болно. Франц улс Британтай дайтахаар бэлтгэж байсан хэдий ч Луизианагийн худалдаагаар олж авсан бонд болон мөнгөө дайсагнагч улсынхан буюу Британий хамгийн нөлөө бүхий Baring & Co банкаар дамжуулан мөнгөжүүлж байв. Өөрөөр хэлбэл Британий банкирууд Наполеоныг санхүүжүүлж, Наполеон тэр мөнгөөр Британий эсрэг дайны бэлтгэлээ хангаж байсан нь түүхэн дэх геополитикийн хамгийн хачирхалтай үйл явдал болж хувирсан юм. Энэхүү 8 олон улсын санхүүгийн зах зээл банкируудын улс орнуудын хоорондох дайн байлдаанаас үл хамааран хэрхэн ашиг сонирхлоор холбогдож болдгийг ил тодор харуулсан хамгийн том сонгодог жишээ болон түүхэнд үлдсэн юм а. Уг хэвлэлцээр буюу газар нутгийн 8 хийгдснээр хамгийн түрүүнд Америк нэгдсэн улс ганцхан шөнийн дотор газар нутгаа нэг нугалах хэмжээгээр тэлсэн гэж хэлж болно. 2.1 сая ам дөрвөлжин км газар шинээр нэмэгдсэн. Өнөөдрийн нүдээр харах юм бол энэ 8-аар одоогийн Америк нэгдсэн улсын Арканзас болон Миссури, Айова, Оклахома, Канзас, Небраска зэрэг мужуудын бүх газар нутаг тэр чигтээ багтаж, мөн Миннесота, Луизиана, Нью Мексико, Колорадо болон Техас, Вайоминг, Монтана, Хойд Дакота болон Өмнөд Дакота зэрэг мужуудын нэлээдгүй газар нутгууд Америк нэгдсэн улсад шилжин орсон байна. Уг газар нутагт дэлхийн хамгийн үржил шимтэй хөрс бүхий Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн бүс болон эрчим хүчний арим их нөөцтэй газар нутгууд тэр чигтээ шахуу багтжээ. Миссисипи мөрний айсав болон Нью Орлеансын бомбыг бүрэн хянснаар Америк нэгдсэн улс нь Хойд Америк твийн дотоод худалдаа экспортын гол артерийн судсыг атгаж эдийн засгийн хувьд зөвлөшгүй хэмжээгээр хүчрхэгжиж эхэлсэн юм. Тэгэхээр энэ яриад байгаа Луизианагийн худалдаагаар одоо сая дурдсанчлан эдийн засгийн үр өгөөж болон газар нутгийн тэлэлтээс гадна өөр нэгэн маш чухал зүйлийг бол одоо Америкчуудад аваачсан тэр Америкчуудын дотоод дох одоо үндэсний сэтгэл зүй гадаад бодлогын маш том өөрчлөлт байсан гэж хэлж болно. За нэгэнт ингээ Хойд Америкта ийм том хэмжээний газар нутагтай одоо болж чадсан юм чинь за Америк нэгдсэн улс өөрсдийн газар нутгаа ерөөсөө л энэ одоо зүүн эргийн мужуудаас Атлантын далайгаас баруун эрэг хүртэл буюу номхон далай хүртэл ингэж тэлэх ёстой байна. Бид нар ийм хувь тавилантай үндэсний юм байна гэдэг одоо ийм том үндэсний үзлийг бол одоо бий болгож эхэлсэн гэсэн үг. За нэг ёсондоо энэ залуу үндэсний амбицийг одоо дэврэгсэн үйл явдал болсон гэдэг ингээд хэлэхэд бол нэг их буруу дахь зүйл байхгүй. За гэхдээ энд бас эргээд нэг асуудал үүссэн. За ямар асуудал үүсгэсэн бэ гэвэл одоо энэ Америк нэгдсэн улсын газар нутгийн тэлэлтэнд тухайн бүс нутагт амьдарч байсан уугуул Америкчууд буюу индианчуудын эрх ашигтай шууд зөрчилдөж эхэлсэн. За мэдээч хэрэг одоо цагаан арьстай иргэд үе олсноор ингэж шилжин сууршиж одоо газар нутгийг нь эзэмшиж газар хагалж эхэлснээр одоо засгийн газрын бодлогч мөн одоо үүн дээр цагаан арьс дэрэгдээ бол мэдээж дэмжиж байсан. За иймээс тухайн бүс нутагт олон 10 жил магадгүй ингээ олон 100 жил олон үеэрээ амьдарч ирсэн тэр уугуул Америк иргэдийг одоо тэр газар нутгаас нь хүчээр хөөж газар нутгийг нь булааж авч за амьдралын хэв маягийг тэр чигээр нь сүрүүлж цус урсгаж соёлыг нь мөхөөж маш том хэмжээний геноцид бол тэр
тэр үед бас явагдсан. За энэ бол одоо энэ бүх Америкийн нэгдсэн улсад ашигтай байсан үйл явдлын хар сүдэр буюу одоо нөгөө тал нь болсон тэр жинхэнэ Америкийн эзэд буюу уугуул Америкчуудын хувьд маш эмгэнэвтэй иргэвтийн одоо үйл явдал болсон гэдгийн хамгийн тод жишээ юм а. Тэгвэл нөгөө талд Францын эзэн хаан Наполеоны хувьд тухайн үедээ энэ шийдвэр нь маш зөв бөгөөд амин чухал алхам байсан. Америкийн нэгдсэн улсын төлсөн 15 сая доллар болон Европын банкируудаараа дамжуулан авсан санхүүгийн дэмжлэг нь Наполеонд Европыг байлдан дагуулах, ялангуяа Британий эсрэг явуулах дайны санхүүжилтаа бүрэн бүрдүүлэхэд шаардлагатай бэлэн мөнгийг шууд гаргаж өгсөн гэж хэлж болно. Гэвч энэхүү алхамд цаагаараа Францыг хойд Америк төвийн хөгжлөөс бүрэн мөсөн арчиж хаясан харамсалтай үйл явдал болж хувирсан. Өмнө нь Номхон далай, Атлантын далай болон Мексикийн булангийн хооронд асар том газар дэвсгэрийг эзэмшиж байсан дэлхийн глобал тоглогч байх амбицтай байсан Франц улс Америк төв дэх бүх геополитикийн байр сууриа ганцхан шөнийн дотор алдав. Франц гэхдээ хүн ам. Францын соёлын нөлөөлөл Луизиана мужийн өмнөд хэсэгт маш хүчтэй хэвээр байсан боловч тэр бүх боломж бололцоогоо нэгмөр алдсан гэсэн үг. Урт хугацааны түүхэн үр дагавраар нь харин авч үзэх юм бол Наполеон дэлхийн хамгийн аюултай өрсөлдөгчөө өөрийн гараар тэжээж хүчрхэгжүүлсэн хамгийн том түүхэн алдаа гаргасан нь энэхүү Луизианагийн гэрээ гэж хэлж бас болно. Мэдээж хэрэг уг гэрээгээр Америкийн нэгдсэн улс дэлхийн хэмжээний супер гүрэн болон хувирах, эдийн засаг болон газар зүүн асар том нөөц бололцоотой болсон. Гэхдээ хэрэв Наполеон энэ газар нутгийг зараагүй байсан бол хойд Америк төв дэх хүчний харьцаа тис өөр байх байсан бөгөөд хожим дэлхийн 2 дугаар дайн болон хүйтэн дайны он жилүүдэд Америкийн нэгдсэн улс бус харин Франц дэлхийн супер гүрний үүргийг гүйцэтгэх байсан байх магадлал маш өндөртэй. Энэ ч утгаараа Наполеоны богино хугацааны мөнгөний хэрэгцээг хангасан шийдвэр нь хожим дэлхийн тавцсан дах Францын болон Европын нөлөөг багасгаж Америкийн 90 зууныг эхлүүлсэн гол түлхүүр болсон юм. Түүнчлэн уг контентын эхэнд Луизианагийн газар нутгийг Франц улс Испаниас нууц гэрээгээр авсан талаар дурдсан. Испанчууд яагаад уг нутгийг Францад өгсөн бэ гэхээр одоогийн Мексикийн нутгаас эхлээд тэр чигтээ Испаний газар нутаг байсан учраас Америкийн нэгдсэн улстай Испаний колониуд шууд хэлэлцэхгүй байхын тулд Луизианаг Америкийн нэгдсэн улс болон Испаний колониудын дунд талын буфер бүс болгох стратегийн зорилгоор тэд Францад өгсөн байгаа юм а. Гэтэл Францчууд эргээд уг газрыг нь Америкийн нэгдсэн улсад зарснаар Америкийн нэгдсэн улс Испантай шууд хөрш болж хувирсан. Ингэснээр Мексик хавцаах Испаний колони нутаг хойд хэл хязгаараараа Америкийн нэгдсэн улсаас ирэх байнгын аюул занал хийлэлтэй нүүр тулгарч улмаар 19-р зууны их үед Латин Америкийн тусгаар тогтнолын хөдөлгөөнүүд дэгдэж Испаний колониуд задрах эхлэл тавигдсан түүхтэй. Эцэст нь хэлэхэд дэлхийн геополитикийн түүхэнд Европ төвийн улсууд буюу Британи, Франц, Испани зэрэг аврах том колони эзэнт гүрнүүд дэлхийн хувь заяаг дангаараа шийддэг байсан үеийн төгсгөл энэхүү гэрээнээс эхлэлтэй гэж хэлж болно. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст глобал түвшний супер гүрэн чимээгүй боожиж эхлэв. Тэр гүрэн нэг их удалгүй дэлхийн хоол хүнс түүхийд ялангуяа үр тариа хөвөнгийн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийг хангах томоохон экспортлагч улс болон хувирсан юм. Хэрвээ Луизианагийн худалдаа байгаагүй бол 20 дугаар зууны дэлхийн дайнууд болон өнөөгийн олон улсын харилцааны дүр зураг тис өөр байх байсан нь маргаангүй үнэ. Энэ гэрээ бол Америкийн нэгдсэн улсын хувьд дэлхийн түүхийг тодорхойлох хамгийн том олдсон байв. Хүний түүхэнд үүн шиг хям дүртгөөр дэлхийн хувь заяаг өөрчилсөн өөр ямар ч наймаа үүнээс өмнө болон хойно хизээч хийгдэж байгаагүй түүхтэй. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн богино хугацаанд сонирхолтой түүх сонсож сонирхолтой мэдээлэл авсан гэдэгт итгэж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.